Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалж дахь баг өнөөдөр Хятад улсын Хубэй мужийн Ухан хотын аялал жуулчлалын гол төв болсон шар тогрууд цамхагсүнд зочлолоо. Тус цамхаг нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Хубэй мужийн Ухан хот дэх Эрдэнэ Хятадын соёлын түүхэн өв болсон Хуан Ху Юн Сүм хөх мөрний зүүн эрэгт 1800 жилийн тэртээ баригдсан байгалийн үзмж тансаг байдал дахин давтагдашгүй шинж түүхэн дурсал соёлын үнэт өв гэдгээр дотоод гадаадын иргэд жуулчдын сэтгэлийг соронзон мэд татдаг газар юм. Тус цамхаг Мин Чингүрний үед дайны хөлд болон гал төмөрт удаадараа өртөж нийтдээ 27 удаа засварлагдсан байна. 1981 онд Ухан хотын цагиргаа энэхүү цамхагийг цэцэрлэгт хүрээлэнгийн хамт сэргээн босгож эхэлсэн бөгөөд 1985 онд дуусгасан байна. Уг цэцэрлэгт хүрээлэн цамхагт нийтдээ 400 ажилтан албан хаагчид ажилладаг бөгөөд жилдээ 20-35 сая дотоод гадаадын жуулчдыг хүлээн авдаг гэнэ.